Монголын дайны түүхт ялалтын 80 жилийн ожруулан Монгол улсын засгийн газрын дэмжлэгтэйгээр бүтээв. Японы империалист зүүн Азийг эслэж, шар тэнгисийн гэрэг рүү цөмөрч, хятадыг дайрч, улмаар бүгд наримдах Монгол ард улсын дархан хэлийг халахын гол орчмоор нэвтэрч, уулгалан давталлаа. 1939 оны 5 дугаар сарын 11 халахын гол. Улаанбаатар хот, Бөмбөр ногоон театр. Улсын дархан хэлийг японочууд халдан давталж явах тэр үед Монгол орны хэлмэгдлийн хар шуурга хэдийн нэмэрсэн байлаа. зүрхний манагалоны зүйлийг дэдэл байх юм аа зүичлээ чи орлоо. Юу болж байгаа юм? Энд чинь урлагийн тоглолт юм уу? Намайг ядлах шүүх хурал юм уу? Би ядан сүрэнг хөнөөгөөгүй шүү. Энэ хэргийн учрыг та нар олоорой. Ясан бор төр төмгөр хууль барьсан хүний өмнө хутаг барьсан хүчгүүдийг мэднэ үү та нар? Энэ чордог төсөөлөд маршны хэлгэн үчгэл. Юу л тусдаг. Манай улс хэний хүчинд мандан бадарч байгаа билээ. Маршал Сталин хоёр байгаагүй бол Монгол улс үдийд байгаа ч үгүй ч үү. Чухам. Энэ чойволсон гэлгээд байгаа болохоос биш. Үнэн хэрэг дээрээ тэр чамбалталж Амаатад толгой дээгүүрээ дээдийн нөмрөгч нь дутаа юу?
ставрын хорд онгоцоор дэмжүүлсэн дайсны томоохон хүч улсын хил нэвтрлээ. Артадаас нэмэлт хүчирдэл дайсны хүчийг давтаа барих болдог. Тэдний холбоогоор нэдэг цааш нь өг. Нэмийг яаж мэдэх миний морийг унаад яв. Гүцэтгэе. Бүх зэргүүдийг байлдааны маршрут 7 дугаар ставын байрлал руу хөдлөг. Байдлын дэш нэгтгэх. Мэдлээ гүйцэтгэе. Улаанбаатар хот засгийн газрын ордон. Нөхөр маршалт. Оны 5 дугаар сарын 28-нд 6 дугаар морь дивизийн байрлал. Дандрын хороо хаана явна? Морины хурдаар ирж яваа. Газар хол шүү дээ. Нөхөр хөшөөч. Өндөрлийг орхиод цэргийн гол хүчтэйгээ нээлж байгаад эргэж зөхгүй бол дарин утаа өндөрлөөгүй энэ шин зэргүүдийн амь дэмий хохирох. Ямар ч аргаар хамаагүй. Гол хүч эртэл тогтоон барин. Байрлал алдаж болохгүй. Дайсан этгээд өндөрлөг газрыг эзлэх юм бол илүү олон цэргийн амь үрэгтэй. Манай өднийх хамдаа дүүрээ дүүрээ суугаа.
Өшөөч. Та нэрээ л дээ. 6 дугаар морь дивизийн захирагч Шари боо. Ихнэрэн улс Оросын гичлэлийг танаар бид тэргэн шугам удирдуулмаар байна. Хэрэлгийн үүдэнд уучрах байж юунч их юм санд юм. Эрлэг гэж юу вэ? Эрлэг гэж юу вэ гэж чи надаас асуусан. Алаг мөрд таны бурхан дандэр гэж хэмэлхийг чи өгөхгүй үзнэ. Дислэг стандар. Энэ шаарэ бүгийн шарил мөн үү? Цайраа танигдахгүй болсон байна шүү дээ. Яагаад заавал нүрийг ингэж ирэмтгэлсэн бол? Эцсийн хүртэл тулалдсан болохоор хорсоо үз. Үгсэн цэрэгт ховцсон өмсгөөд. Япон цэрэгт оруулсан ч юм бэлээ. Үгтлээ тулалдсны эцэст үлдэх нэр нь ердөө л энэ үү? Зурвдугаар морьт дивизийн дарга хошууч чимдийн шайрыг буун 5 сарын 28-ны байлдааны галын хүрээнд их орныхоо төлөө баатарлагаар тулалдаж ам өргөдөв. Тогтож айлт. Би улсын дайснуудыг шалгах үүрэгтэй байдгийг. Шалгахч болно. Дайсанд оруулсан дарга хүн. Чиний баатарлаг тулалдахын ач тусаас илүү их хор хөнөөлтэй байдгийг да.
17 дугаар морь торооны дарга дэслэг стандар дуудсан ёсоор ирлээ. Дандар командлагчид илдэг. Мэдлээ. Нөхөр командлагч 17 дугаар морь торооны дарга дэслэг стандар таны дуудсан ёсоор ирлээ. Дандар гэдэг чинь энэ үү? Тийм ээ нөхөр Жоков. Тамбовын морин сургуульд Шарибуутай хамт сурч байсан. Өчигдөр хэр зэрэг завчилдав да? Ойролцоогоор 800 гаруй дайсныг устгасан. Дандар хэдэн зэрэг олзлов? 20 гаруй дайсан олзсон байгаа. Зевсгийг нь яасан бэ? Газар болсон. Авч хамжаагүй байна. Дивизийн дарга Шарибуугийн үхэл тодорхойгүй байна. Чи дивизийг хүлээж ав. Нөхөр командлагч. Би чинь ердөө хорон дарга хүн. Дивиз командлагад мэдлэг чадвар маань хүрдэхгүй шүү дээ. Тушаал гэж мэдхүү. Тийм ээ. Нөхөр командлагч. Дивизийг өдөрт хэрв мэдхгүй чадахгүй зүйл гарвал манай эдгээр нөхдөөс асуу. Та нар Чингис хааныг бүх дайн тулаанд ялт байгуулдаг байсан нууцыг мэдхүү. Хэрэгтэй хүнийг хэрэгтэй газраа хэрэгтэй цагт нь томилдогт байсан юм. Нөхөр Бэлжээ. Дислэгчид хурандаа цолоолго. Би өөрөө нөхөр чойволсон дэлтгэн. Ойлгов. Ойлголоо. Нөхөр командлагч. Мянган 939 оны 6 дугаар сарын 27 Баян түмэн. Амар байна уу? Амархан сайн уу? Тусал шиг энэ хоёр сайхан охины нэг нь цэрэгт явсан чид. Тэгвэл би очиж юугаар дайснаас хамгаална гэд хамтдаа хүрээд ирсэн юм. Энэ хоёр маань тэгээд халахын олор руу явж байгаа юм лээ. Ихэр амт ийм хөвцөө. Сэргийн амруу хариуцлагатай хүргэж өгч мэдүү. Би та нарын араас сэргийн амд уцаар ярь. Танд хаана? Мөн дамдраа дайн болоод наач. Бид тэрнгүүгээр эндээс явахгүй. Хийж мэдгүй хүн танихгүй энэ газар чи эцгүй байсан гэж юугаа ярьж. Яв.
явж. Агуу түүхт 1939 оны Аялан одогчид 7 дугаар сарын аз жаргалтай нэгний өдөр. Ахуй нутаг минь нүдэнд үзэгдэн амраг хонгор чамаагаа мөрөөдөн санахын учир. Ам цагаан цаасаар бий болгон алдан номын үсгэрийг хил болгон эх орноо хамгаалан зогсогч эр цэргийн зүрх сэтгэлийн угаас энэ хүү загтлыг бичиж байна. Тэгзээ. Гармаатар чамд дуудаж байна. Бүшөөч. Баатар хүлээх дургуун шүү. Шагнуулган дээ. Шагнуулган дээ. Дөнгөж сургуульд өгсөн залуу харах уу? Гэнэтнэсэд хурандаа олчих гэж. За тэрч явах. Танаа дивизийн алаг морьтой цэрэг бүхнийг Япончууд алаад дуслаа. Энийг юу гэж ойлгох вэ? Та самурай нараас очиж суувал хүссэн хариултаа олох байлгүй. Намайг амьдаар нэрий гэж бодоод бууддаггүй ч гэж мэднэ. Эсвэл нутгийн минь тэнгэр харж сум мөндрөөс ивэдэг ч билүү. Чи маршал Чэ болсон гин. Өөрийгөө илчлэх 221-р тогтоолын дагуу Японд хийцээ хэрхэн яаж урвсан тухайга үннээр нь энэ дээр бич. Надад өөрийгөө илчлэх хийсэх хэрэг байхгүй. Би их орондоо тангар өргөсөн цэрэг хүн. Үхэх цаг нь ирвэл нутаг орныхоо төлөө амиа өргөнө. Эргэлзэх хэрэггүй. Харин танд нэг зүйл зөвлөхөд намайг өгсөн хойно шарил дээр минь золбин нохоо шиг сарж байгаад манай цэргүүдэд хонгоо цоо бууд болов да. Нөхөр хурандаа дэлхий. Хэлтэг. Нөхөр хурандагийн тушаалаар байлгч бигзийг авчирлаа. Оруул. Гүйцэтгэе. Удахгүй. Үннээ өчөх өдөр чинь хэрэг байлгүй. Үхэх цаг нь болоогүй бол өчөх өдөр ирнэ. Та битгий санаа зов. Дайны цагт галын шугамн дээр энэ ингэрийг одон сум ойрол цаалдаг жамтай юм. Нөхөр урандагийн дуудснаар байлдагч биг зэрлээ. Сул загс. Халуу. Нэг аяглаач. Наадах ч юм биш ээ. Цаад хандхасаа. Гүцтгэе. За. Барилддгоо. Сумын зан. Ухаа. Чи бид хоёр чинь
Ижил цолтой юм гэж. Ямар мэгтэй? Тонгордог ухаантай. Хээ. Болж байна. Өнөөдрөөс эхлээд чи миний амь хамгаалагч, морь өргөч боллоо. Энэ өдрөөс хойш чи бид хоёр үгсэн ч нэг хонхорт, сэгсэн ч нэг даван дээр гэж мэд. Мэдлээ нөхөр урандаа. Явж болно. Гүцэтгэе. Үеийн олон нөхөдтэйгөө эх орноо манан суухад унтвч зүүлэнд сэрүүнд ч бодол бөхлөөтэй явах юм чим. Чамдаан баярт мэдээ хүрэхээр яаран бичиж байна. Болоод нэг их баярлснаа эргэн санахад чамаасаа учиртай хоёр үг сонсоод зүудүү гэж нэг их баярлаж бил. Удаахан дөнгөж сая надад тохив. Зэрэг бидний дунд Гармгаавбаатар хэмээн алдаршсан Хурандаа Дандрын амь хамгаалагчийн албанд дэвшин томилогдлоо. Гармгаавбаатарын амийг сахин хамгаалж чадваас эх орондоо өөрийн чадлаар хүргэх тусам нь тэр болно гэж санах. Бүх зэргийн манлаад давхих Зоригт Баатрыг хурдан бууны сумнаас хэрхэн хамгаалж хүчрэх вүлээ гэж санаачрах зэрэгцэн суун. Эрхэм урандаад сал хэрэглээ. Цэрэгжсаа. Гал тавь. Гүйцэтгэе. Эрхэм дарга цэрэг та бид эрийн чадад зэлсгийн хурцыг шалгах цаг боллоо. Их шалгалтын дараа бүгдээрээ эсэм минь ариун саруул эдэг бүтэн уулзахыг өрөө. Тэргүүд сайдам. Тэр тэнэг биш. Тэрэнд Арслангийн зориг бий. Харин аймхаа охтнууд л нүхэндээ нуугддаг.
Чирийн үндэсэндээ амьд орчлог гэдэг гудамж шиг. Тийм учраас та ч үгээр намайг одоо буутчих. Та бид хэдийгээр алалдаж яваад дайснууд ч хилээ. Адилхан цэрэг хүмүүс. Монгол цэрэг зэвсэггүй дайсныг хороодоггүй юм. Энэ хүнийг штабд хүргэж өг. Мэдлээ нөхөр хорондоо. Эхэн хорондоо. Тантай уулзсан. Би хичээж магтахгүй. Болтгоо. Баян түмэнд авчирсан Орос ихнэрээ буцаачгаад сайхан хандаатай ёстой нэг наргиж байх шиг. Дайны хажуугаар дэжин чи дуулаагүй юм. Сайндаа жишийн дандар чинь сайхан хандаа сайн болчиход хүзүү толгой холбоод удаж байгааг чи дуулаагүй юм. Орос ихнэрийнхээ тухай яриач. Хайргүйдээ хүүхдийг чинь төрүүлж хаа холоос чамайг дагаж ирүүл гэж дээ хөрхий. Сайхан амьдрна гэж сэтгэл нийлээл ирсэн. Цэнхэр нүднээ охинол их санаж байна да. Чи сургалгүй? Нутаг утсан гэсэн. Дайн дуусахад уулзах болдох үсттэй. Би дайн дуусахаар зөвлөлт улс руу цэргийн агтанд чамаагаа дагуулж явна. Би ямар ч чам шиг цэргийн хүн биш. Чи бит хоёрын бодсноор намайг юу гэж хоошоо явуулах вэ дээ? Явуулнаа. Би залуу жанжин лавг сүрэнд орж эхэлнэ. Чамааг явуулж өгөөч гэж гуйна. Бүр зөвшөөрдгөн бол маршал дээр орно. Энэ бүхэн санснаар болдог бол сайхан л юм. Дайн л хурдан дуусаас. Ирүүл саруул элэг бүтэн ирээсэ гэж би чинийхээ төлөө заримдаа самбэсэн хийдэд очиж сахиус бурханд мөрөгдөг. Дайн чахав. Эсэм мэнд явхад нэг л өдөр дуусч л таа. Харин хоёулаа хотод очиж сайхан амьдрнаа. Чи тэгээд анлаа цэргийн нарана. Амар ойва. Өдий цэрэг хүн, арга хүн хаана байх ёстой? Улсын хамдархан хэлдэг. Би Андербаатар төлж толгойг харгуулна. Эр хүнийг хөгшөрсөн, бууг хуучирсан гэж басж болдгүй юм. Их хормон намайг дуудвал би маргааш ч гэсэн миний бие бэлэг. Уучлах минь. Бид маргааш хил рүү явах гэж байна. Та биднийг загинж зандрахын оронд сайхан ерөөл айлтаач. Ерөнө. Ерөнө. Огн ви та нарыг дөрөвдөр чи сууд усааж өгөөд мартах ёстой. Эши. Наа тэгвэл энэ ундрыг ялтын төлөө өргөе. Ялтын төлөө. Ялтын төлөө.
Намайг ямар хэрэгээр дуудаав? Зөвлөлт улсад сургуульд үргэсэн хүн боловсон ёс мэдэхгүй юм аа. Орж болох уу? Суу. Би таныг хүлээсээр л байгаа шүү. Юу их тэр үлээ? Маршал Чой болсон гэн. 221-р тогтоолын дагуу. Чи манай дайчдыг араасаа дагуулж зориуд японочдод алуулдаг. Дайсанд орвсон эсэргүү биш гэж юу? Урдаас японочууд араас чиний ноц хоёр мөн таарчтэй. Танай дивиз яагаад хөдлөхгүй байна? Эсрэг дайсны хүч нөөц ямар хөө тэр дэвсэгтээс тогтоогдог байхад би цэргүүдээ галын шугам руу хар таамгаар оруулж чадахгүй. Тийм учраас та довтлох ёстой. Танай дивиз л хурдан маневрыг гүйцэтгэж чадна. Тушаал гүйцэтгэх. Мэдлэг үздэгий. Тагнуулын тасаг сураг байна уу? Алга хурандаа. Энд юу болж байгаа? Миний алга мөр хаана вэ? Нөхөр орондаад улсын дотоодыг хамгаалах яамны бүрэн эрхт төлөөлөгч тушаасан. Танд өдөр алга мөр болохгүй гэсэн. Цэргүүдээ их болсон газар нутаг элгэн хайртай олныхоо төлөө амиа хайрлахгүй тэмцэх зүрх зоригийг би та нарын нүднээс харж байна. Бидэнд ухрах зам үгүй. Ард минь, их орон минь, аав, ээж, хань, үр хүүхдүүд минь байгаа бихэ. Тэднийгээ бид яавч харийн дайсныг хөд гიშгүүдэх учиргүй. Монгол цэргийн сүр хүч алдар сууг бид нэр төртөөгөр уламжлах учиртай. Цэргүүдээ, баатруудаа, аюулгүй тагилгааг нэргэх мэд харийн дайсныг шаар зогцгоё. Сэдэв!
ирсэн үү? Андрей морь өрөг чаана вэ? Дандар хаана байна? Их буугаар малж байсныг санаж байна. Би хорондагийн баруун талд нь тавьж байсан. Тэгээд яасан юм? Дандар зогтсон уу? Хариулаач. Зүүн талд бомб төсөрсөн. Би өөрөө санахгүй. Сан. Чи санах ёстой. Өчний би суул байна. Та гарна уу? Гар. Шарах чинь гайгүй юм байна хөө. Тийм нөхөр төлөөлөгч. Чи их орны юм. Ямар их гавьяа байгуулснаа мэдэж байна уу? Чи бол их орны жинхэнэ цэрэг. Би өөрийн биеэр маашил илтгэж чамайг одонгоор шагнуулна. Дайсны том дагнуулыг илчилсэн хүнийг чи яана гэж бодож байна. Баатар болно. Цол нэмнэ. Хүмүүс чамаа шүтэж. Чамаа сайн. Хүүхнүүд хүрээлнэ. Ойлгож байна уу? Ойлголоо нөхөр төлөөлөгч. Чи бит хоёр. Өндөр сонор сэрэмжтэй ажилсны үр дүнд Монгол ардын хувьсгал цэрэг чургалсан дайсны тагнуулыг илчиллээ. Энэ алдар гавьяагч нь мөнхөд дурсан. Алуу бууга. Чата. Сонсч байна нөхөр байлдагч. Их орон чамд итгэж дахиныг даалгавар өгч байна. Биелүүлэхэд бэлэн үү байлдагч? Билээ нөхөр төлөөлөгч. Дайсан этгээд энэ зүг очиж тэдний итгэлийг олж уралсан дүр үзүүлэн тусгай даалгавар гүйцэтгэх юм. Төлөөлөгч. Намайг бодчих шүү дээ. Чамайг бодохгүй. Тэнд дайсны дундад манайхан байгаа. Чам руу гална хэлэхгүй. Чиний юу хийхийг тэнд очихоор манайхан заагаад өгнө. Төлөөлөгч. Би чадахгүй. Тушаал биелүүлээгүй цэргийг. Байлдааны цагийн хуулиар буудан хороох тушаалтайг чи мэднэ үз. Манд эсвэл өөх. Манди. Сонссонгүй байлдагч. Манди. Баатар. Жинхэнэ баатар. Одоо морд.
Дандрын хамсаат нь нэг цэрэг оргож зугтсныг би өөрийн биеэр таслан зогсоолоо. Энэ мэт үйл явдал цэргүүдийн сэтгэл санааг үүмүүлэх хортойг дарга нар та нар юу самтах вэ? Дандраас сураг байна уу? Толооны газраас ирсэн шархад өгсөд халагдсан цэргүүдийн цогцсон дунд байхгүй. Та нар игнэндээ дайсны урагчийг оргинуулж байснаа мэдэж гин үү? Хатуух юм байна.ちゃんと確認しろ。了解です。Карамгаатар мөн байна.
хүүхдээрээ байсан юм. Би чамайг яг одоо цэргүүдийн үднээр цааш нь харуулна. Хэлэх үг байна уу? Японд дөрвсөн этгээдийг газар дээр нь буудах дээд командлын даалгаврыг би биелүүлсэн. Чамд энэс өөр устгах тайсан олон бий. Энэ чиний тайсан биш. Угаан болгох. Угаан болгоч. найрамдах Монгол ард улсын Батбурдын тэргүүлэгчээс ардын сайдрын зөвлөлийн 60 дугаар тогтоо. Японы эзлэн түрэмгэлэгчдийн эсрэг халуун амян үл хайрлан эрэлхийг тулалдаж Монгол ардын цэргийн яруу болдрыг өндөр дөргсөн бүгд найрамдах Монгол ард улсын маршал таны дуудснаар 4 дугаар морь дивизийн дарга Хурандаа Дандар ирлээ. Болно. Монгол цэргийн сэлэмний ирмэн. Хамтлаг бүлгийн 4 дугаар морь дивизийн захирагч Лодонгийн Дандрыг бүгд найрамдах Монгол ард улсын дарамтай баатар солоор тагнаа. Бүгд найрамдах Монгол ард улсын төлөө зүтгэе. Нөхөр Хурандаа халах гол руу хөдлөх тушаал штабаас ирлээ. Ясно. Ойлгомжтой. Слушай мою. Тушаал сонсцгоо. Бүгд машинда. Ос. Элэг. Атгад. Нөхөр дарга эдгээр чинь таньдууд юм шиг те. Тийм ээ. Тэрний шавь нөр. Ийм залуу мөртлөө аль хэдийн урандаа болжээ. Тэр гавьяа байгуулсан. Алуу бууцгаая.
Фокус командлагчийн тушаал. Маргааш 10 цагт Орос Монголын бие бүрэлдэхүүнүүд Баян цагааны орчинд байрлалаа эзэлнэ. Нөхөр дарга онгоцнууд нисэх бодлоос хөрсөн. Байлдааны бэлэн байдал байна. Болно. Үргэлжлүүл. Нөхөр командлагч онгоцнууд авшилтанд бэлэн. Тэд чи хизээ ирэх юм бэ? 20 минутын дараа нөхөр командлагч. Танкууд хаваа. Нөхөр командлагч. Яковлевын танкын барьгаа шүнжи явсан. Одоо түр амс гэж байгаа. Тушаал гүйцэтгэв. Мэдлээ нөхөр командлагч. Таны тушаалаар командлыг Баян цагаанд шилжүүллээ. Зүйтэй. Урчин дайснууд хичнээн хүч голоор гаргасан. Ойролцоогоор 100 гаруй их бүү гаргасан нөхөр командлагч. Ойлголоо. Энэ 1949 оны 8 дугаар сарын 20 ерөнхий давшилт.
49 он. Аман төхөртөл дарамтагд ном. Ансан шарх сэтрэж анд нөхөд минь бодгод ном. Алдрын одон ингэртэг ололцовч эмит явамын зүүт мэт санагдав. Мянган 939 оны 8 дугаар сарын 31-нд халах голын дан Монгол зөвлөлтийн дайштын ялалтаар өндөрсөн юм. Халах голын дан бол удахгүй дэгдэх дэлхийн 2 дугаар дайны оршил байлаа. Халах голын дайны маргааш 1939 оны 9 дугаар сарын 1-нд дэлхийн 2 дугаар дайн эхэлсэн. Энэ их дайнд 61 улс орон татагдан оролцож нийт 60 сая хүн амьд юм. 1945 онд дэлхийн 2 дугаар дайны голомт Европод дарагдсан боловч Аз төвд дайны утаа сунгалсан хэвээр байлаа. Зөвлөлтийн засгийн газар Ялтын гэрээний дагуу 1945 оны 8 дугаар сарын 9-нд Японы эсрэг дайн зарлаа. Монгол зөвлөлтийн харилцан туслалцах гэрээгээр хүлээсэн үүргийн дагуу бүгд наримдах Монгол ард улсын засгийн газар эзэн хаант Япон улсад мөн дайн зарлаа. Энэхүү дайнд оролцсноор Монгол улс тус хар тогтнолон баталгаажуулах хамгаалах дэлхийн олон улсын тавцан дээр тус гар улсын нэр хүндийг өргөх чухал үйлс болсон юм. 1945 он чөлөөлөх дайны үе. Монгол цэргийн хүрээ. Нөхөр хорондод элдэхийг зөвшөөрнө. Элдэг. Зөвлөлтийн цэргүүдийн булааж авсан өхөрнүүдийг буцааж авч чадсангүй. Яагаад? Манай цэргийг зодож явуулсан байна. Нөхөр хорондоо зөвлөлтийн цэргийн хүрээ рүү өөрийн биеэр очиж учраа олохыг та надад тушаана уу? Хэрэггүй. Би өөрөө мордё. Морь юм бэл. Мэдлэг үүсдэг. Энэ чинь юу болоод байгаа? Өхөрнүүдийг нэн дээр буцааж өгөх гэж цэргүүдтэй тушаа. Энэ бол манай улаан армийн. Нөхөр хорондоо та эндүүлч байна. Танаа өхөрнүүд төр уучлалт бэлчиж байгаа. Юу гэнэ? Чи ч согтуу байгаа мó? Чамайг буулчих та. Хорондоо. Чи чинь юу хийчих вэ? Бацтай хэрэг дунлаа да. Мянган 946 оны өвөл Улаанбаатар хот. Хаалгаа тайлж. Хаалгаа тайлж.
Чи төрийн буянд сайхан амьдарч байгаа юм байна. Гэр эзэн хайж яв. Битгий намайг тавал. Ир хүн байж. Яасан им зантай юм бэ? Дандар 7 уулын цагуур танилцсан. Тэр төрийн эсэргүүгчийг хүлээж залуу насаа өрн таран хийх ямар хэрэг байна? Тэр чиний бүлийн зүсийг харж бүтэн үгийг чинь сонсохоосоо өнгөрсөн. Дандар үхээгүй шүү. Төрд чи нас нүд гэж байдаг юм шүү. Дандрыг чааш наруулъя гэсэн хүмүүс шоронд байтугай. Наранд ч цөөнгөө байдаг юм шүү. Мясны үзүр 3 төс сунд юм шүү. Амиалуудаар. Дандрыг оршуулсны дараа чиний энэ бардам цанг би харна. Тэр цагт надаас битгий гуугаар. Янгсан 146 оны 2 дугаар сарын 6 шүүх хурал. Цэргийн төлөөлөгчд орж намын төв хорооны улс төрийн төвчөөний тогтоолыг танилцуул. Монгол Ардын хувьсгалт намын төв хорооны улс төрийн төвчөөний 5 дугаар тогтоол. 1. Японы эзэрхэг төрөмгийн нарыг эсэргүүцсэн дайны үед Монгол ба Хятадын нутагт гэмтрэг үдүүлсэн Дандрыг намын төв хорооны гишүүн ба Монгол Ардын хувьсгалт намын гишүүнээс хөөсөв. Чой басан Цэдэн бол Сүрэн жив Янжима дам лавсрын. Хош. Сүүн цаг ирэхэд айлын хав арслан болдог юм байна. Ганц гарамгай баатрыга бооны ам чадны үзүрт тогтоод авахыг харна гэж зүйдсэлгүй явлаа даа. Чамаач. Энэ манай экстэйц
нөхөр дайсан хоёроо ялгахаа болоо шивтэй. Хайдаа энэ цаг төрөгдөг барьцгүй юм да. Төрийн далбаг бөхөөлгөж гашуудвал улсын яллагч Өсөргийн прокурор Бууралдаа улсын баг хурлын тэргүүлэгчдийн тогтоолыг танилцуулна. Улсын баг хурлын тэргүүлэгчдийн 1946 оны 1-р сарын 26-ны өдрийн 6 дугаар хурлын тогтоол. Улсын Харамгайбаатар дандар нь дотоод Монгол ба Хятадын нутагт ор явахтаа уучлалшгүй гэмт хэрэг өдөөлж шүүгч шилжсэн тул түүний Харамгайбаатар цол бүх одон медалийг хураан авахаар тогтоосов. Улсын баг хурлын тэргүүлэгчдийн дарга Умцэнд нарийн бичгийн дарга Баяр. Тогтоолыг нэн даруй хэрэгжүүл. Дайны талбар дээр цогтаа үхэл сөрж явсан залуу жанжин маршлын тэр маань яалаа. Олсны Японоос нэлгэн урд байхтай хэдэн гятад цааш нь харуулсан ч гэх шиг. Орос дарахтай үзэлцээд авсан ч гэж дуулдах шиг. Үнэн бодол нь мэддэхгүй үлгэр домог шиг юм болж байна хөө. Лусан донын араас хойш наваад явчихлгүй эндээ шүүж угаанлах юм да хэлээд. Цаазын ял авчихгүй шгэл байвал бостон ч ямаа чухмаа чухам. Гэм зэмгүй олон хүнийг мөн чих хөнөөлөөдөө багихтэй хөө. Маршал маань дотроо нэгийг бодож болгоосон байхаа. Андаа хогнохон талхуу. Өмгөөлөгч ханд. Энэ бол дандар татаархдаг цөөхөн хүмүүсийн зохиосон нотлогдоогүй хэрэг. Ийм гүжир гүтгэлгийг нотлох баримт болгож авсанд би харамсаж байна. Хүнд ялыг уучлан хэлтрүүлж амь насын өршөөхийг би хичээнгүйлэн гуйж байна. За лодон огт хэрэгтэн дандар. Бас шүүх бүрэлдэхүүнд хандаж хэлэх үг байна уу? Цэргийн хүн хэлсэн үг бууцсан сум хоёроо хизээч буцааж авдаггүй. Бууны ам дээр ирсэн ч би анхныхаа мэдүүлгээс буцахгүй. Харин төрийн туг бүхэл өсөндөө төмөн олноос уучлалт гуйж байна. Тус улсын эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 47 дугаар зүйлийг журамлан хөнгөнийг хүндэт багтааж 10 жилийн ялыг эдлүүлсэн. Иймхүү шийдвэрсэн нь эцсийн болох тул авд мэдүүлэх азаргүй болно. Алдар авьяа цолыг хассугаа. Тандра
сайн боддог юм шүү. Бэгцэн минь. Хандаага харж хандаж явдаг юм шүү дээ. Мэдлээ нөхөр урандаа. Заавал. Окей. Тандра. Би тараад. Бүх юм. Энд дэндүү. Ялтнууд та нарын өмнө нь хэн байсан нь энд огтхон чамаагүй. Энэ бол шорон. Та нар бол ялтангууд. Ойлгов уу? Янгасан 164 оны 9-р сарын 7-ны өдөр бүгд наримдах Монгол ард улсын дээд шүүхийн шийдвэрээр Дандрыг өрч шийдгүүлсэн эрүүгийн гэмт хэрэгтэй холбогдлого болгон цагаатгаж ард энгийн хурлын тэргүүлэгчдийн 1964 оны 9-р сарын 29-ны өдрийн 172 дугаар зарилгаар түүний бүгд наримдах Монгол ард улсын Гарамгай Баатар цол бүх одон медалиудын буцаан олгожээ. Дандр 1986 оны 12 дугаар сард 72 наснда өвчний улмаас даалгавар төгссөн юм. Сүдэр хүүшилсэн 39 онд дархан хилээ манхаар бид орцсон юм. Наран саран хиртсэн 39 онд намар болоогүй байхад Навчис хагдарсан юм. Хааны тэдэм өмслөөч сүгдэж моргдоо харцын гэрт төрлөөч амяра хамгаадаа хазар шороо минь голомт минь Морндэл дээр адистай сэлмэргүүлсэн Монгол цэргүүдийн зоригийг сумд хайрдаг юу хайртай нутгаар усавдан харамдан өмөрч халахын голуурсан Арслан шиг үерэлсэн юм хааны тэдэм өмслөөч сүгдэж моргдоо харцын гэрт төрлөөч амяра хамгаадаа газар шороо минь голомт минь
толсон энхий нарыг энэлдэр мөнхөд залж авчирсан юу эргэж бицэрэг эрсинэрийг эх орон минь орон тондоо дуудаглоо хаант мөмсөж сүдч моргдоо харцын гэрт төрлөөч амяра хамгаалаа газар шороо минь голомт минь